За 30 секундэд англи хэлний маш чухал үгсүүдийг хамтаа сурцгаая. За өнөөдрийн үг болвол normalize гэсэн үйл үг байна. За энэ үйл үгийн утга нь болвол ямар нэгэн зүйл хэвийн болох, тогтвортой болохоор бид нар ашигладаг. За жишээ нь цусны даралтыг хэвийн болгодог. За энэ өгүүлбэр дээр the new drug normalizes blood pressure. За хоёр улсын хоорондох харилцаа аажмаар хэвийн болж байна. За энэ өгүүлбэрийг гаргавал relations between the two countries are gradually normalizing. За тэгвэл маш энгийн жишээ авъя тийм ээ. За чи бусад хүмүүстэй одоо чөлөөтэй ярих хэвэн болох хэрэгтэй. За өөрөөр хэлбэл би зөвлөгөө өгч байна тийм ээ. За жишээ нь you have to normalize talking to other people freely. Тэгэхээр чи өөр хүмүүстэй чөлөөтэй ярихыг хэвэн болох хэрэгтэй. За чи цагтаа ажилдаа одоо ирэхийг бас хэвэн болох хэрэгтэй. You have to normalize being on time for your work. За бас ажиллах юм байна. За тэгвэл нэг зүйлийг санах хэрэгтэй. Normalize гэдэг үгийн араас альва нэг үйл үг орж ирэхдээ gerund буюу ing-ийн хөлбраар орж ирнэ. Normalize being, normalize talking гэдэг байдлаар гарч иж байна. За энэ үгийг бүгдээрээ цаашдаа идэвхтэй ашиглацгаая.